олон залуучуудын хүч хөдөлмөр шингэж байгаа. Онцгойлолт ордноор байна. Энд гарч ирсэн байна бүгдээ төлөөллүүд нь манай прографтын залуучууд байна, IoT-ийн залуучууд байна. Бид нар нийгэмд байгаа маш том асуудлыг хэн ч ийшээ орж гар дүр шийдэхгүй байгаа тэр сул орон зайг нөхөхийн төлөө social enterprise төслийг бол хэрэгжүүлж байгаа юм хаант олон байгаа. Тэгээд энэ төслийг маань шилдгээр шалгаруулсанд үнэхээр баяртай байна. Бид нар 23 оны 1-р улирал дээр та бүхэндээ маш олон сюрпризийг бэлдсэн байгаа. Тэгээд үнэхээр хэлэхгүй автахгүй байна. Тэгээд манай бас хамтран үүсгэн байгуулагч залуучууд маань бас үг хэлэх байхаа гэж бодож байна. За төсөл маань болохоор нийгэмд одоо ээлтэй хэрнээ аюу тийм social enterprise төсөл болсон байгаа. Тэгээд анх бид нөгөө нэг компани байгуулахаас өмнө нэг ийм хүлээлт байгаагүй. Тэгээд бас хэлэх үг болтох байна баярлалаа гэж. Тэгээд манай багийг сонгож технологи одоо хөгжүүлэлт хийлгэсэн одоо Батчаадаа болон хамтарсан цогтоодоо маш баярлалаа. Тэгээ яадаг төслөө гэж хэлээч гэдэг. Манай дээр одоогоор мэрэгжлийн сэтгэл судлаач нэг 68 байгаа. Тэгээд он гараад бол нэг 100 гараад явна. Бид нар яг хүн нэрээ нууцлаад өөрийн мэдээлэлээ нууцлж агаад мэдрэмжийн асуудлаа бүгднгийн нээлттэй хуваалцах сошиал платформыг бүтээж байгаа. Мөн дээрээс нь мэрэгчлэнүүдээс зөвлөгөөг авах боломжтой. Зөвлөгөө болгон дээр үн төлбөргүй зөвлөгөө авах боломжтой тийм шийдлүүдийг хандив тусламжийн боломжуудыг нээж байгаа. Мөн компаниудад нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх дээр маш том орон зайг бол нээж өгч байгаа. Энэ он бидний хувьд бол маш гоё он байна. Би тэгээд бүр ганцхан дурдмаар байна. Бид нар энэ онд нүүбийн доктортой хөгжлийн манлайлагч байгуулахаар бол шалгарсан. Араас нь бид нар Android-ийн шилдэг аппликейшнаар шалгарсан. Одоо ингээд яг салбарынхаа донд мэрэгчлүүд дундаа ингээд хамгийн хүндэтгэлтэй шагналтыг авлаа. Үнэхээр баяртай байна. Баярлалаа та бүхэнд.